За өнөөдөр бол манай дүүргийн хувьд болон манай жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн салбарын хувьд бол маш гоё том баярын өдөр болж байна. За учир нь гэвэл өнөөдөр Баянгол дүүрэгт 10 одоо мастер цолтон ойдолчтой боллоо. За энэ мастер цолны ач холбогдол бол маш өндөр. За ер нь бол 1 жил ажилласан, 20 жил ажилласан одоо хүмүүс бүгд одоо өөрснөө ойдолчин гэж одоо ярьдаг. Гэхдээ энэ дунд ур чадварын маш олон ялгаа байдаг. Ур чадвар болон харилцаа хандлага гэсэн бүх зүйлүүдээр одоо өөр байдаг. Тэгэхээр мастер цол болгож байгаа энэ уралдаан тэмцээн бол онлын хувьд одоо тусгай одоо програмын дагуу маш нарийн одоо шалгаж энэ цолыг олгодог. Тийм учраас энэ цол авсан ойдолчид бас маш олон одоо давуу талууд бий болж байгаа гэдгийг онцлог хэлмээр байна. За Баянгол дүүргийн засаг даргын хамгийн газар Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн одоо дэмжих одоо төв за болон Баянгол дүүргийн одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо за ойдлын холбоо гэсэн ийм одоо дөрвөн байгууллага за бас маш тодорхой ийм одоо сэтгэлтэй зүрхтэй ивент итгэгчид нарын одоо дэмжлэгтэйгээр одоо энэхүү томоохон үйл ажиллагаа дүүргийн хэмжээнд амжилттай одоо зохион байгуулагдлаа. За энэ одоо зохион байгуулагчнараа бид бүхэн одоо энэ ойдлын салбарын тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, нэгдэж нэвтрүүлэх, тийм алдаршуулан одоо таниулах энэ үйл ажиллагаа бол одоо явагдаж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаа одоо тухайн зорилгынхаа хүрээнд маш амжилттайгаар одоо зохион байгуулагдаж одоо ингэж одоо дүгнж байгаад одоо маш их баяртай байна. Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийн холбоо маань 2025 он гарсаар 2 дахь одоо томоохон арга хэмжээг зохион байгуулж байна. За бид нар 3-аас 4 сарын хооронд бол Flower Fest Баянгол 2025 гэдэг одоо яг өсчин гоо сайхамчдын дунд бид нар бас томоохон юм entertainment тэмцээний зохион байгуулсан болвол 5 сартаа бид нар яг нийт ойдолчтой зориулаад мастер цол болгох энэ мэргэжлийн уралдаан тэмцээнийг мэргэжлийн ойдлын холбоотойгоо хамтран амжилттай зохион байгуулад өнөөдөр Баянгол дүүргийн хэмжээнд нийт 10 мастер одоо ойдолчин тай болсондоо бол маш их баяртай байна. За энэхүү бас энэ томоохон арга хэмжээг маань болвол бас манай удирдах зөвлөлийн гишүүн ганц цагийн одоо Сэцэн Пэшин компани за мөн манай холбооны гишүүн Diamond компани 100% ивент итгэсэн. За мөн Evel компани бас ивент итгэж хамтран оролцлоо. За үүнээс гадна одоо бидний арт тал болж байгаа үргэлжийн одоо бүхий л үйл ажиллагаан дээр дэмжиж байдаг Баянгол дүүргийн засаг даргын хамгийн газар. За тэр дундаа Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ дэмжих төв түүний дарга чойдог. За хүнс худалдаа үйлчлэгээний хэлцээний дараа Бацран нартай бас маш их талархаж байгаагаа нийт гишүүдийнхээ өмнөөс бас илэрхийлж байна. Тэгээд ер нь бол энэ Баянгол дүүргийн хэмжээнд нийт ойдолчдынхоо ур чадварыг бид нар Чансагийн нэг талаасаа тогтоож байгаа. Нөгөө талаасаа бас ойдолчдын хувьд хамгийн одоо дээд цол мэргэжлийн хувьд мастер цолтой болно гэдэг бол давуу тал. Хамгийн гол ач холбогдол нь бол эдгээр одоо ойдолчин ойдлын үйлдвэрлэл эрхэлж байгаа. Эдгээр одоо иргэдийг бид нар одоо юу гэдгийг захиалгаар борлуулалтаар үйл ажиллагаагийн дэмжихэд л одоо энэ үйл ажиллагаа маань зориулагдж байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаа маань өнөөдөр маш амжилттай явагдаж дуусж байна. За мэдээж холбоо бол маш олон үйл ажиллагаануудыг төлөвлөж байгаа. За энэ бүгдээс урдчлаад хэлэх юм бол бид нар энэ жил манай 1 жилийн ойлж байгаа байгуулагдсны. Тэгээ 1 жилийнхаа ой арга хэмжээг бид нар бас зохион байгуулах гэж байна. За үүнээс гадна манай холбоо маань дэрэгдээ Баянгол гээд өөрийн гэсэн юм дэлгүүртэй болсон. За мөн түүнийхээ дэргэд аяллаа компанитай болсон. Тэгээ сая бас манай яг жидүү өрхлөгчд маань Evo Шинчин гэд ингээд 2-3 хотоор бол яг ийм бизнес аяллыг бас зохион байгуулад ирсэн. За мөн бид нар бас яг өсчин гоо сайханчдынхаа бас 9 сард болох олон улсын үзэсгэлэн худалдаанд бас өсчин гоо сайханчтайгаа авч явна. За дээрэс нь бас одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийнхаа бараа бүтээгдэхүүнийг борлуулах зорилготой юм борлуулалтын юм сэтгүүлийг бас гаргасан. Онлайн болон цаасан хэлбэрээр сэтгүүлүүдийг гаргасан. За энэ утгаараа бол нөө төрийн худалдаа авалтанд эдгээр иргэдийн бараа бүтээгдэхүүнийг бас зориулан борлуулах юм зорилгыг бол агуулад ийм зүйлийг бол хийцэн явж байна. Ингээд ойдлын салбарт ингээд эргээд ингээд 26 жил ажилласан байна. Ингээд одоо үеийнхээ үнэлүүлээд ингээд
мастер цолоо нэгдүгээр ярьсан үнэхээр их баяртай байна. Тэгээ ингээд нүүд ажиллагаа зохион байгуулж байгаа холбоонуудад ивент чадвартай хүмүүстэй баярлалаа гэж хэлье. Өрсөлдөөн бол бас гэрэндээ бас нэлээд чанга байсан. Тэргээд яг нэг чадвараараа л одоо юм гинэ. Одоо өөрөө нэг юмаа мэддэг байсан бодож тэр мө өөрийн хувьд бол яг нэг оёод ингээд гаргаад хугацаанд амжилттай ингээд гаргасан болохоор бас өөрийн хувьд бол 100% гэж өөртөө итгэвтэй байсан шүү дээ. Тэгээд төрүүлсэн ямар ч гэсэн. Би салбартаа одоо яг өнөөдрийн үед бол яг 26 жил ажилласан байна. Тэгээд ажлын хувцсны үйлдвэрлэл хөдөлмөр хамгаалалтын хувцас соён ерөнхийдөө дандаа нэг өөрийн захиалгаар тийм дандаа нэг хөдөлмөр хамгааллын хувцснууд байдаг болцоо. Тэгээд энд ингээд ажилласнаас хойш одоо ингээд манад ажиллаараа дараагийн үнд заавал ороорой гэсэн юмуд бол бас сүлжээтэй дээ. Тэгээд бас аваад нор санаа байна шүү дээ. Анх сонсчод бол ямар ч гэсэн энд өөрийгөө сорж үзнэ л гэж бодсон. Энэ ерөөсө 26 жил ажиллахад ерөөсө ингэж иймэрхүү юм ерөөсө орж үзег байхгүй юу. Тэгээ бүр ийм мастер цол яг нь 5 дахь шүтнийх нь хамгийн дээд оюутны том салбарын хүрээнд хамгийн том гэж сонсч байсан боловч яг ингээ мастер цолын хэмжээнд хүрнэ гэж өстой бодоагүй. Тэгээ ингээ 5 дахь шүтний аваад мастер цолын авсан үнэхээр баяртай. Ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа холбоос үнэхээр баярлалаа. Үнэхээр боломж том боломж ахгүй юу. Хуваараа бид нар гэдэг хүмүүс чинь ерөөсөө энэ тийм юм зохион байгуулж байгааг барагтаа бол мэдэхгүй байхгүй. Дүүрэгтэй ингээд ерөөсөө хүмүүс одоо бид нар өөрсдөө сайн таниулж чадаагүй болохоор биднийг байдаг үгийг мэдэхгүй байгаа шүү дээ. А тэнгууд ийм арга хэмжээ зохиогдоод ингээд энэ арга хэмжээнд нь хамрагдаад ингээд төрүүлээд мастер цолыг авч байгаа үнэхээр их баяртай байна. Одоо Месүүдийн аялал ангиар анх аялал сурж ирсэн байхгүй. Тэгэл цаашаа ингээд төгсөөл аялаар ингээд явсараад ард гэрээс ингээд одоо хань ажил өөр хөхөд одоо нэг хүүхдүүд чинь хэлэх заримдаа байна шүү дээ. Тэр чинь ингээд хань ажиллал харж байгаа юм чинь. Тэгэл бид нар чинь оюутлын өмсч одоо гэрээтэй ажилламаас ингээд ангуул цаг наргуу за бидэрт ажиллах юу хүртэл байдаг байхгүй юу. Тэр болгонд ингээд ерөөсөн гэр бүлийн хүмүүс маань л бүгдээрээ ингээд тусалдаг болохоор одоо өдөө зэрэг хурж байгаад бас хандаа өөрөөдөө баярлалаа. Ажлынхаа хамт олон бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлээ да. Тэгээд ажлын салбарын хүмүүс амжилт хүсье. Сэтгэл маш өндөр байна. Бүх уран гартаа үйлчин бүсгүүчүүдийг энэ зэрэгчээ зуралдаад нэгдүгээр ярианд орсондоо маш их баяртай байгаа. Бүгд л одоо ур чадвараа гаргаж оролцсон байгаа шүү дээ тэмцээнд. Үндэсний хувцсны төрөл одоо энэ ч нөгөө хоёр төрлөөр явагдсан шүү дээ. Тэнгүүд ер нь бол ур чадвараа нэлээд гаргах төрөл нь үндэсний хувцс гэж бодсон би. Мастер аялалчин бол бүх төрлөөр ойдог байх ёстой гэж би хувьдаа боддог. Тэгэхээр зэрэг үндэсний хувцсаар оролцоод ямар ч байсан нөгөө нэг шалгуур үзүүлэлт одоо норм стандарт эдрийг дагаж мөрдөж тэгээд нэгдүгээр орсон байсан маш их баяртай. За хараасаа мэдээ орсон цагаас л одоо нөгөө оюуталтай ойрхон өссөн. Одоо бидний гутал утас биднийг баг байхад ер нь нөгөө юм хэцүү байсан цаг үе гутал гуц өмсдөг бүх хэрэглийг манай эмээ мань ойж өгдөг байсан. Аав ээж хоёрт одоо цагаас оруулахнаар л байнга шин дээл хийж өгдөг байсан. Тухайн үед нэг оюутал маялгаа сонирхож ер нь бол сургуульдаа ч гэсэндээ нэлээ ойдог хүүхэд байла. Яг энэ оюутлын салбар руу орсон цагаас хойш одоо 26 дахь жил рүүгээ ороо явж байна. Тэгээд уур ухаанаа одоо өвлүүлж үлдээсэн одоо эмээдээ маш их баярлалаа гэж хэлье. Хэдий тэнгэрийн оронд байгаа ч гэсэн. Тэгээд аав ээж хоёртоо маш их баярлалаа гэж хэлье. Ах дүүнэр игч дүүнэртэй бас маш их баярлалаа гэж хэлье. Бүгд л манайх одоо урд үедээ юм ойдог усуд байгаа. Тэгээд багаасаа одоо энэ оюутлын салбар руу оюутал бол ерөөсөө миний хобби байхгүй юу? Хоббигоо дагнаал ерөөсөө яг өөрийнхөө ажил мэргэжил болгоцсон. Багаасаа л ерөөсөө оюутал дуртай байсан. Одоо тэрийгээ одоо бүр баттгаад мастер оюуталчин цол одоо энэ болцлыг хангасанд маш их баяртай. Энэ үйл ажиллагааг явуулахад бол мэдээж одоо миний арт тал болдог. Миний хань байна. Одоо бүх арт талын минь даадаг. Хандаа маш их баярлалаа гэж хэлье. Одоо нөгөө бидний ажил чинь нөгөө цаг наргүй ажил шүү дээ. Ер нь бол өглөөнөөс гараад орой болтол. Тэгээл ерөөсөө мөнхийн л тархитлагаагаа ажиллуулсан, ур ухаанаа шаардсан, цаг хугацаа шаардсан тийм ажил байдаг. Тэгээл өглөө гараад орой ирнэ. Би өөрөө бас нөгөө алдарт ээж байгаа 2 дахь одонтой.
тэр бүгдийн ард одоо миний хайнаадаг хандаа маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд бас аав ээж хоёртаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ үйл ажиллагааг одоо зохион байгуулсан одоо ард нь зөндөө улсууд одоо ажилласан байгаа шүү дээ. Энд үйл ажиллагаа зохион байгуулахаар ажилласан одоо Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгээ эрхлэгчдийн холбоо, оёдлын холбоо байна. Баянгол дүүргийн засаг даргын тамган газар байна. Зохион байгуулсан бүх хүмүүстээ одоо маш их баярлалаа гэж хэлье. Маш сайхан зохион байгуулалттай үйл ажиллагаа болж өндөрлөө. Өргөн үүдтэй өндөр асахтай оёлын салбарынхаа мастер оёдлогч болсондоо баяртай байна. Тэгээ бусад мастер цал хамгаалсан хүмүүстээс гэсэн баяр хүргэе. Тэгээ миний хувьд болохоор 16 настайгаас оёдл гэдэг зүйлийг сонирхож ажилласан. Тэгээ өнөөдрийг хүртэл энэ одоо дуртай зүйлээсээ хизээч урвж байгаагүй. Тэр хүчээр зүтгэл маань өнөөдөр намайг ингээд мастер оёдлчин болгосон байхаа гэж бодож байна. Тэгээд энэхүү үйл ажиллагааг маш өндөр хэмжээнд зохион байгуулсан. Хувцас үйлдвэрлэл оёлын салбарын холбоо, Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдийг дэмжих холбооны хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд та бүхний цаашдын ажил хөдөлмөр одоо өндөр амжилтыг хүсье өрөөе. Тэгээд ингээд жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдийг одоо маш сайн дэмжиж байгаа тий. Дүүргийн мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв. Тэгээ Баянгол дүүргийн 60 жилийн ухтаад энэхүү арга хэмжээг зохион байгуулсан дүүргийн засаг даргын тамгын газрын удирдлагуудаа мөн үйлдвэрлэл үйлчилгээний хилцсийхэндээ маш их баярлалаа. Та бүхэнд тэгээд ажлын амжилтыг хүсье гэж өрөөе. За тэгээд миний хувьд болохоор Баянгол дүүргийн 28 дугаар хороонд Годэл гээд үндэсний брендийг үүсгэн байгуулад одоо ажиллаж байна. Тэгээд 13 хүнийг ажлын байраар хангаад одоо 5 дахь жилдээ яг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ манайхад үндэсний хувьцааг одоо өдөр тутам болоо оёлын гээд те одоо үндэсний хэмжээнд болон тэгээд дэлхийн зах зээл дээр гаргах хэмжээнд хүртэл хөгжүүлэн ажиллахыг зорилт тавиад ажиллаж байгаа. Манай аавын маань ээж хөшөөж маань одоо маш уран хүн байдаг. Мөн аав эгч маань бас айгүй уран хүн байдаг. Тэгээд нөгөө хүүхэд байхасаа би энэ хоёр хүний хажууд өссөн болохоор нөгөө хийж байгаа ажлыг нь ингээд айгүй харж өсөөд тэр маань ингээд надад ингээд хийж сурах маш хүсэл зоригийг бас төрүүлсэн баг. Тэгээд яг үнийг хэлэхэд 8 настай байхдаа би эмээгийнхаа дэвсгэрийг ойж ийсэн. Тэр үед намайг нөгөө ингээд миний охин ямар мундаг юм бэ? Ста мундаг аялалчин болох юм байна гэж хэлсэн үг нь бас ингээд нөлөөсөн баха. Тий. Маш их өндөр байна. Энэ сайхан мэрэгчлэрээ би 27 жил ажилласан. 10 дугаар ангид байхдаа ээжээрээ заалгаад энэ мэрэгчлийн маань суур үндэс тавигдаж ээжээрээ заалгаж эхэлж ирсэн. Өдгөө 27 жил ажилласан байна. Манай ээж бол аялалчин хүн байсан, эмээ маань аялалчин хүн байсан. Ээжээрээ заалгаад түшгэлээд энэ мэрэгчлийг өвлөө явж байгаа. Зохион байгуулж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Сайхан мэрэгчлэгээ одоо нэрийг те аяллаа салбарыг бас нэрийг бас яаж агаад баярлж салбарын хамтаа баяр хүргэе. Миний ажлыг одоо тусал дэмжлэг хань маань миний арын албанд бол бацсахдаг. Би бол ер нь аяллаа мэрэгжил бол цаг аргалзахгүй өдөр шөнөхгүй ажилладаг штеп. Аялалчгийн мэрэгчлээ хүмүүс бас мэдж байгаа. Тэгээ болохоор арын албанд бол миний хань гэр бүл аав ээж ах トゥ бүгд ард бол бацсахж байдаг.